Гэх мэтлэн аврал онцлогон дээр илэрхийлэгдэж болдог зүйлсүүд байна. Гэхдээ яг энэ монголчуудаас өөрсдөөс нь яг энэ аврал онцлогооныхоо шинжилгээс судалгаа дата анализ хийвэл орсууд яг энэ тал дээр үнэхээр хөгжих гээд байгаа байхгүй. Тэгээ манайхан бүр үнэхээр ямиг монголчилж чадчихна. Тэгээ тэр нь хамгийн гол нь зөрүүтэй байгаад байгаа юм хэрэг яг л байгаа даа байхгүй. Тэр тийм лаглаг аврал онцлог хүмүүс бас байна. За бүгдэнд нь энэхүү өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр аврал онцлогооны талаар мөн дээрэс нь авра энерги гэрлэн бүрхүүлийн талаар хүний амьдралд сонголт шийдвэр гаргалтанд амьдралд хэрхэн яаж нөлөөлдөг талаар ярихад бэлэн боллоо. За авра онцлогон дээр одоо наран сүлжээ үрд гэмтчлээ, цацуулчлаа тий. Одоо өөртөө ихтгэлтэй болчлаа. Тэгээд ягаад шууд ингээд гараад ингээд ажил төрлөө ингээд бүтээгээд ингээд явчнаа гэж ойлгодог. Тийм зүйл байж болох уу? За наран сүлжээ хүрт маань өөрөө хүний үйлдэлийг өөрийнх нь дотор нь байгаа мэддэг чаддаг зүйлсүүдийг бодит үйлдэл болгоод бүтээмж болгоод түүгээрээ бүрэн дүүрэн мэдрэмжийг авдаг хүрт тохгүй. Үндсэндээ бол эго буюу өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөх үнцэнтэй хүн гэдгээр мэдрэх шаардлагатай тийм хэрэгцээтэй хүрт юм байна л да. Дөнгөж хүн дотроо хүн яг мэдсэн чадсан зүйлсүүдэд үйлдэж чадахгүй болоод ирэхээр дотроо шатдаг. За тэрийг одоо лааны заслаар засчлаа гэд тухайн хүн гинт үйлдэж чаддаг болчихно гэж байхгүй. Ихэвчлэн гаднаас засаж байгаа зүйлсүүд нь сөрөг энергийн процесс байд юм уу? Сөрөг энерги, хар энерги, муу энерги ч байд юм уу те? Эсвэл хүний эрүүл мэндийн хамааралтайгаар нөлөөлдөг зүйлсүүд байж байгаа. Тэгсэн чи гинтхэн би одоо бол лааны засалд орлоо гэд те. Би гинт гоё үйлдэлтэй, сахилга баттай, хичээл зүтгэлтэй болчихно гэж байхгүй байхгүй. Тэр тухайн хүний үзэл бодол, сахилга бат, оюун санаанаас хамаарж байгаа зүйл. Энэ дээрээс одоо нөгөө гаднаас нь засах, дотроос нь засах гэдэг хоёр зүйлийн ялгаа гарч ирж байгаа байхгүй. За бүр тодруулаад жишээ ярих юм бол те. За ингээд хоолой хүрт чинь гэмтэлтэй байна. За одоо хоолой хүртний одоо тим өнгийн лаа аваад та тэгж хэрэглээд тэдэн удаагийн засалд орноо. Хоолой хүрт засагдчихлаа. Тэгээд яах юм? Тэгээд тухайн хүн ярьдаг болчих юм уу? Гоё ярьдаг болчих юм уу? Ухаантай юм ярьдаг болчих юм уу? Гэх мэтлэн байдлуудаар ийм аврал онцлогооны газруудын тайлбарлаж байгаа хүлээж авч байгаа хүмүүс нь өөрсдөө яг энэ энерги аврал онцлогоо гэдэг зүйлийн талаар мэдгэдэггүй сул байгаа болохоор бусад хүмүүсийн олз болоод байгаа байхгүй. Тэр тухайн хүн ярьж илэрхийлж чаддаг болох гэдэг чинь өөрөө цэвэр танин мэдхүү. Таньж мэдсэн зүйлсүүдээ оюун санаандаа боловсруулж байгаа байдал. Тэгээд тэрийг амьдрал дээр үйлдээд алдаж онож туршлагдсан байдал болохоос биш. Зүгээр л ингээд хоолойны хүрдээ засуулчихлаар ярьж чаддаг болчих юм шиг хүмүүс эндүрээд байна. За энийг одоо хэдүүлээ яг энэ аврал онцлогооны яг энэ хоолойн хүрд маань өөрөө бамбаа булчирхаатай шууд хамааралтай. За тэгвэл бамбаа булчирхаа яадаг вэ гэхээр бамбаа булчирхааны даавар шүрлүүд нь хит ихсээд ирэхлээр бамбаан одоо өвчлөлтэй, бамбаан хавдарч юм уу. Ийм бамбаан одоо дааврын өөрчлөлтөй хүмүүс ихэвчлэн үзэл бодол сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүдээ удирдах чадхаа болчдөг. Гинт баярлал, гинт дуурлал, гинт гомдол өөрийнх нь сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүд тогтворгүй болоод эхэлдэг. За тэгвэл яагаад вэ те? Тэгвэл хоолой хүртний анхдагч заяагч шалтгаан гэж байгаа. Тэр нь бусад 6 хүртэнд нь дутагдаад байгаа зүйлсүүдийг, илүүдэд байгаа зүйлсүүдийг, шаардлагатай зүйлсүүдийг энэ дуу хоолоогоор амаараа сэтгэл зүрхснээс илэрхийлэх ёстой хүрт тахгүй. Энэ үндэс хүртэн тийм юм болоод энэ болохгүй байна те. Өнөө оюун санаанд ийм болоод энэ болохгүй байна. Үрчхүрд тэгээд наран сулжаа зүрхүрд ингээд энэ ч юм уу. Тэрний хамааралтай зүйлсүүдийг надад сэтгэлд хэцүү байна. Би тэр хүндний гомдоод ингээд тэгээ тэгсэн гэдэг зүйлсүүдийг илэрхийлж өгснөөр сая тайвширдаг зүв болдог хүрт тахгүй. Тэгэхээр ярьж илэрхийлэх ёстой зүйлсүүдээ илэрхийлэхгүй дотроо түгтсээр байгаад бусад нь 6 хүрд энэ одоо сэрэ булчирхаанаас те эсвэл бэлгийн булчирхаанаас ирж байгаа даавар шүүрлүүд маань хоолой хүрдээр дамжиж илэрхийлэгдэх ёстой байсан бол илэрхийлэхгүй болсос болоод эндээ түгжигдэж байгаа байдлууд тахгүй. Энэ бамбаан асуудал шууд. Тэгээд тэрнээсээ болоод нөгөө нэг хоримтлагдсан зүйлсүүдээсээ болоод сэтгэл хөдлөл нь тогтворгүй, сэтгэл хөдлөлөө удирдах чадахгүй, гинт баярлаад, гинт уурлаад, гинт орилоод идэг болоод байгаа гол шалтгаан нь энэ ихгүй. За тэгвэл цаашлаа л да те. Хоолой хүрд тэгвэл яагаад ярьж илэрхийлж чаддаггүй вэ? За тэгсэн чинь тэгвэл одоо энэ тарих буюу бидний яг энэ мэлмийн хүрд гэдэг зүйл орж ирнэ. Мэлмийн хүрд маань өөрөө цэвэр заяагч шалтгаан нь зөвийг хэрэгтэйг танин мэдэх.
бусад 6 хүрдэнд юу хэрэгтэй шаардлагатай тэднийг яаж дүрх танин мэдхүү орж ирнэ. За үн сүрд гэмтчлээ ягаад гэмтс? Юунаас олж гэмтс? Яавал гэмтэхгүй байх? Яавал энийгээ бүрэн дүүрэн ажилуулах юм? Бүх шаардлагатай танин мэдхүүг энэ мэлмий хүрд хариуцж байгаа. Тэгсэн чинь зүгээр л одоо нэг ямар ч хамаагүй илэрхийлье гэхээр энэ хоолой хүрдэнд өөрийн гэсэн танин мэдхүү байхгүй байхгүй. Тэрэнд мэлмий хүрд орж ирж байгааз. Тэгээ мэлмий хүрд орж ирж байгаа юм бол тэгвэл мэлмий хүрд бүрэн гүйцэд ажиллаа хийхин тулд бас тийм зүрхэн хүрдэн дээр гэмтэл байвал яах вэ? Мөн үү? Зүрхэн хүрд гомдолтой тухайн хүн те хайрлагдаагүй, хайрыг мэдрэхгүй те хайрыг өгч чаддаггүй ч юм уу те бусдыг хүлээн зөвшөөрч чаддаггүй, бусадтай нэгдэж чаддаггүй, сэтгэл дотор нь те гомдол, үзэн ядалт, уур уцаар гэдэг энэ олон зүйлсүүд байж байгаа бол тарих мэлмий хүрд маань боргоцоо болчиход маань өөрийнхөө потенциалаараа бүрэн дүүрэн ажиллах боломжоор ажиллаж чадхаа болждаг. Тэгэхээр хүний сэтгэлийн хамааралтай байгаад байна шүү дээ те. Бидний одоо тархины үйл ажиллагаа маань өөрөө. За бид нар тэгээд одоо гомдсон байгаа үедээ жишээлбэл хин нэгний яриаг сонсё л да амар ууртай байх үедээ. Аливаа зүйлийг хүлээж авах, ойлгох чадамж ямар байдаг манайхан бүгд өөрсдөө мэдж байгаа тийм үү? Тэгэхээр бид нар одоо зүгээр л яг энэ зөвхөн мэлмийн үрдээд суулъя гэснээр ингээл одоо ингээл лама тойруулдаг одоо болох хэрэгтэй энэ 21-р зуун 2026 он болчиход байна шүү дээ. Юмыг жоохон уншиж судлаа, танин мэдхүүтэй болоод те нийт үзүүлж байгаа, харуулж байгаа энэ талаар анхаардаг хүмүүс маань өөрсдөө мөн энийг оншилдог хүмүүс одоо жоохон хоцрогдоод байна. Энд яд ChatGPT ороод нэг хэдэн мэдээлэл авал та те. Титэм үрд одоо нөгөө гимтэлтэй байх үед одоо нэг зүйлд ингээд итгэхгүй, ингээд өөрөө ингээд би ингээд чадахгүй гэдэг нэг тийм итгэл үнэмш унчаад байна шүү дээ. Энэ үед одоо яах вэ? За титэм хүрд маань өөрөө заяагч шалтгаан нь амьдралын утга учирыг эрэлхийлэх. Энэ зөвхөн би юу? Энэ амьдрал зөвхөн амьдрал уу? Амьдралын цаад мөн чанарыг эрэлхийлдэг хүрд тахгүй. Энэ зөвхөн одоо энэ махан биетэй энэ одоо дэлхий дээр төрхөөс ингээ амьдрал зөвхөн энэ л үний юм шиг зүйлээс хальсан оршихуй ертөнцтэй холбогдох гэж тайлбарлаад байдаг. Тэгвэл тэрний цаана мөн чанарыг эрэлхийлдэг хүрд. Тэгсэн энийг зүгээр л одоо нэг төсөөлөл ч юм уу те. Эсвэл итгэл үнэмшил ч юм оршихуй ертөнцтэй холбогдох. Яг яагаад холбогддог юм те? Яагаад холбогдох гээд байдгийг гих мэтлэн талаар гүнзгий тайлбарлахын тулд заяагч шалтгааныг ойлгох хэрэгтэй. Тэгвэл бид нар өөрийн ирэхгүй заримдаа энэ од яагаад байдаг юм бол хүнд дараа төрөл гэж байдаг юм болов, сүнс гэж байдаг юм болов, бурхан гэж байдаг юм болов. Энэ асуултууд хаанаас ундраад байдаг вэ гэхээр энэ титэм хүртнээс гарч ирдэг байхгүй. Хүний хизээч одоо те бодол санаанд нь орж ирэхээргүй төсөөлөгдөхөөргүй зарим нэг үзэгдлүүд титэм хүртний хамааралтайгаар орж ирдэг. Хүний зүм билег, оюун санаа, оршихуй ертөнц гэдэг энэ олон зүйлсүүдийг хариуцдаг. За тэгэхээр нөгөө мэдхгүйгийн гай гэдэг шиг те бид нар одоо яг энэ аавра үздэг хүмүүс за энэ даалт ертөнц энерги гэдэг энэ талын ойлголттой хүмүүстэр за одоо ингээ идэвхчлээл гэж ярьчихж байгаа байхгүй. Тэнгүүт яг нөгөө сэтгэлээд байгаа ч юм уу нэг за хүсрээд нэг сар нэрэл гой болцсон бүх юм гой болцсон юм шиг яваад идэг. Гэтэл буцаагаал нэг сарын дараагаас бах байдагт очичдаг. Тэгэхээр яг таны саяхан ярьсан дотоод тусаа засах буюу энэ заяаг шалтгаануудыг мэдхгүйгээсээ болоод ингэ яваад идэм шүү. Тэгэхээр яг энийг ингээд яг тань шиг тайлбарладаг юм сургалтын газар ч юм уу ийм мэдээлэл байдаг юм болов уу? Энэ төрлийн мэдээж газрууд байгааг бол үгүйсэхгүй те. Гэхдээ энэний талаар танин мэдхүүг хүргэж байгаа газрууд их цөөхөн байгаад байна л да. За жишээлбэл сая одоо ингээл энэ хаараа хүрд энергич ингээ эдгээчлээ ангаачлаа болчлоо. За түнгуутэр яг авра онцлогоо нэдгээд байгаа мутар заслан эдгээгээд байгаа мó үгүй юм. Түнгуут тархины нөгөө пласибо эффект гэж байдаг. Ямар нэгэн зүйлд итгэж үнэмшээд за тэнд чинь тодорхой хэмжээний цаг хугацаа гаргаад мөнгө төгрөг төлөөд сайхан болно гэдэг итгэл үнэмшлэр очивол тэр яг үйлчилдэг. Энийг зүгээр гандан дээр очно уу? Зүгээр хин нэгэн хүн зүгээр тэгээд хэлэх юм бол те нэг хүндтэй хүн эсвэл мундаг хүн гэд хин нэгэ итгүүлээд хэлэх юм бол тэртэй тэргүй үйлчлдэг үйл явц байхгүй. За тэнгууд бид нар одоо чинь тэр нэг ланд сат ч юм уу те. Тэр ланд ямар нэгэн өөрийн гэсэн энерги байхгүй байхгүй. Тэрэнд одоо жишээлбэл химийн элементүүдээр үүсгэсэн тийм л зүйл байж байгаа шүү дээ. Тэрний галын дүлэн засаад байна. Тэгвэл юм жижигхэн галын төлөөр засах юм эсвэл зүгээр түүдэг хасааж байгаа зассан дээр юм. Түүдэг хасааж байгаа засан дээр л дээ. Тэгэхээр галанд ямар өгөгдөл өгөөд ямар зүйлүүд одоо түлээ түлснээс хамааралтайгаар галын энергиуд, галын үнэртэй, галаас ялгарч байгаа энергиуд бүгд өөрчлөгдөг л дөө. Тэнгуут чинь бид нар зүгээр тэр лаа
гээл те. Ногоон өнгийн л авлаа өнгийн лаач байт юм уу. За болиочтой те. Одоо хүмүүс тодорхой хэмжээний танин мэдхүүтэй болцсон байхгүй юу да. Тэр гал нь л засдаг зүйл. Тэнгүүт одоо ингээл бүх хүрд энергиудыг те ингээ гэмтлүүдийг бүгднийг зөвхөн галаарцж байгаа энэ нөхцөл байдлууд. Тэгэхэд хүний энэ гаднаас ирж байгаа те гадны нөлөөлийн гэмтлүүд дээр те явж хүний энэ байгаль оршихуун бүх зүйлсүүд нь манай энэ нарны аймгийн те ялангуяа манай дэлхийн зүйл чинь өөрөө тэр чигтээ энэ 5 махбодоос бүрдэж байгаа. Гал, ус, агаар, газар шороо те төмөрч байд юм уу ингээд. Энэ махбодуудын аль нэг нь гадны энерги төсвөргүй байдаг байхгүй юу? Тэрнэр гал, эсвэл ус, эсвэл агаар. Энэ одоос бол гал гэдэг дээр те ус ороод ирэхээр хүүтэн температурын өөрчлөлт хит их хүүтэнд одоо нэм бактери вирусууд яадаг бай те хит халуунд тесрэгөө нэм бактери вирус гэж байна. Хит хүүтэн тесрэгөө гэж байна. Гэх мэтлэн байдлуудаар агаараар засах те. За тэгээд одоо галаар засах, усаар засах эдгээр бүгд ялгаатай зүйлсүүд. Тэгэхээр энэ авра үдж байгаа хүмүүс яг энэний даалж шалтгааныг мэдэхгүйгээс болоод яг өөрийнхөө мэдлэгийн хэмжээнд энэ заслуудыг хийгээд байгаа юм уу? Эсвэл мэдчихэд нөгөө ард нь мөнгө зоос гэдэг эргээд үйлчлүүлэгчээ татах те дахиад нөгөө өвчлүүлнэ гэдэг шиг те тиймэрхүү зүйлсүүд байдаг болохоор энийг хилдэггүй албаар ингээд суугаад ит юм уу? Авра онцлохоо өөрөө ер нь бол одоо Монголд одоо бизнес аахгүй. Ерөөсөө маш том бизнес болоод хувирцсан зүйлсүүд. За жишээлбэл яг энэ авраг үүсгэсэн одоо Гармонио гэдэг тухайн одоо компанитай тэр газрын одоо төлөөлөгчүүдтэй ярина штэ. Тэнгүүт манаа дээр лав тим юм байхгүй шүү. Та нар яриад байгаа шигтэй тим зүйл байхгүй шүү. Энэ дээр тим мэдээлэл байхгүй. Танаа монголчууд л ингэж тайлаад байдаг болохоос энэ дээр ийм мэдээлэл бидний энэ одоо энэ програмын сан дотор байхгүй шүү гэж хэлдэг байхгүй юу? Тийм болохоор бид нар өөрсдөө одоо энэ 7 хүрд гэдэг те авра, энерги, гэрлэн бүрхүүл гэдэг зүйл маань дэлхийд даяар маш олон талаас судлагдаад гарцсан зүйл. Тэгээ авра болгонд очихоор нэг өөр юм яриад идэх штеп. Магадгүй нэг 10 авраад очил харуулаа өөр юм ярих байхаа тий. Тэгэхээр тэр нэг хийж байгаа хүндээ бас учир байх шүү нөө тийм үү? Энэ дээр одоо жишээлбэл те тухайн одоо бидний сайн мэддэг цэгэн дээр дардаг авра онцлогооны багж маань аль эртнийх вэ? Бүр эрт дээр үед ашиглаж ирсэн балар эртний гэж хэлж болохоор одоо энийгээ бид нар одоо хүртэл те ингээл хамгийн сүүлийн үеийн 4D 5D мавди гэж ярьдаг байхгүй. Гүн чи бүр аль 2002 он 2003 оны зүйлсүүд шүү дээ те. Тэрийг одоо хүртэл тэгээд тэрэн дээр байгаа суур өгөгдөхүн мэдэгдэхүн хідэн нэг цааснаар гаргацсан байгаа зүйлсүүд бүр айл дээр үеийн мэдээллүүд. Одоо 2025 онд судлагдсан бүр шал өөр төвшөнд очсон. Одоо тэгэхээр яг сүүлийн үед хэрэгжилж байгаа авраны тоног төхөөрөмж нь ямар байгаа гэсэн үг? За ер нь явж энэ авра онцлогооны багж тоног төхөөрөмжүүд за дунджаар нэг 50% тал гаргаж байгаа байхгүй. Ер нь бол одоо нэг сайн үздэг ийм тийм байлаа гэд нэг 70% ч юм уу те. Тухайн үзэж байгаа хүнээсээ шалтгаалаад өөр байдлаар тайлбарлагддаг. Тухайн үзэж байгаа хүний танин мэдхүү туршлага те. Тэгэхэд зарим хүмүүст одоо зарим авра онцлогооны газрууд дээр те нөгөө авра онцлогоо энэ төр нь хамаагүй. Тэр үзэж байгаа хүн нь өөрөө амарлаг те. Амар цоо үздэг. Маш олон хүмүүстэй харилцаар байгаад туршлагатай болцсон те. Өгж байгаа мэдгэдэгхүүн нь яг бодиттой мэдээллүүдийг тэр олгон хүмүүсийн жаргал зовлон алдаа оноон дэр ингээ те дата анализгээ тэр бүх зүйлсүүдийг бодитоор үзэж хардаглаа тийм хүмүүс бас зөндөө байна л да. Үлдсэн тэгээ 30% нь хайж юу? За одоо 30% нь бол тухайн тэр танин мэдхөө судлагдж байгаа хүмүүс за одоо үзүүлж байгаа хүн за тэгээ бидний өөрсдийн танин мэдхүүнээс шууд шалтгаалж байгаа зүйлсүүд. Бид нар одоо тэр 70%-ийн л мэдээлэл гарна. Яг тийм бодиттой тэн дээр бүх зүйл үнэн гараад ирчихнэ гэсэн үг биш. Одоо л бид нар цэгэн дээр дардаг чинь болохоор чанга сул дарах уугүй юу гэдгээс шалтгаалаад хүртэл өөр байж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг чинь хизээнэн чанга дараад хизээнэн сул дарахаа тэд нар өөрсдөө мэдж байгаа шүү дээ. Жохон ихний үзэлтэн дээрээ бол сул дарчих болно шүү дээ. Дараагийнх дээр нь те заслаа хэлгээд лага зарсныхаа ар дээр бол чанга дарж болж байгаа байхгүй. Бас тийм байна. Тийм болохоор энэ нэг тийм жохон тийм бизнесийн чанартай аюултай үзэгдэл болцсон. Тэгэхээр өөрийн нөгөө суур танин мэдэх үү, итгэл үнэмшил нөгөө ямиг нэг жоохон цензуртай хандах гэх юм уу те бас хой хүнээс нэг зүйл шалтгаалгаад байгаа юм байна шүү дээ тийм ээ. Бид нар одоо авра онцлуулж байгаа хүмүүс маань өөрсдөө 7 хүртний талаар нэг тодорхой хэмжээний суур танин мэдхүүтэй очвол их зүгээр байхгүй. Таны нөгөө түрүүний ихэнд ярьжсэн зүйлсүүдийг ярихад ер нь нэг хүр дангаараа гэмтэлтэй байна гэж байд юм уу? Бараг л ингээл бие биенээ нөхцөлүүлэл бүгдөө л гэмтчихдэг юм уу? Хоорондын уялдаа хамааралтайгаар
Бидний яг энэ үндэс хүрднээс ахуулаад энергийн тэтгэмжүүд доороос дээшээгээ өксөх байралтай явдаг. За энийг бид нар болохоор яг энэ ин ян арга бэлэг гэдэг те. Арга бэлгийн хоёр могоогоор төлөөлүүлээ тэрийг энергийн төвс судлыг кундалин гэж ярьдаг байхгүй юу? Энергийн төвс судал нээгдэх, энергийнх нь урсгал нь нээгдэх. За тэнгууд чинь энэ бид нар доороосоо ингэж яаж байгаа хаа нэгэн ямар нэгэн газар гэмтэл гарч ирэх юм бол бусад хүртнүүд дагаад тоглоддог. За тэнгууд бид нар дан одоо жишээлбэл те аавра хүрд гэрлэн бүрхүүл энерги гэдэг талаас авч үзэнгууд те бидний яг энэ арцгны энэ дискнүүд яснууд те эдгээр дээр нэгэн дээр нь хазаалт үүсэн штэ. Хазаацсан байх юм бол тэрэнд 1000 аавра онцлогооны засал хийгээд нэмэр байхгүй болчихж байгаа юм. Хүний зөвхөн одоо аавра гэрлэн бүрхүүл дээр биш эрүүл мэнд дээр хүртэл бидний яг энэ 5 цул 6 сав эргэтнийг байранд нь байлгадаг дагнастай зүйл нь бидний энэ диск яснууд тох. Наарцгны яснууд. Энэ наарцгны яс дээр нэг ажилд үүссэн бол гэрлэн бүрхүүл, энерги, хүрд 5 цул 6 сав эргэтэн системийн тогтолцооны гажуудал шууд үүсдэг. Тэр ингэ наарцг нуруунд дээр бидний нөгөө нэг төв мэдрэлийн систем явж байгаа тий. Төв одоо судал явж байгаа. Энергийн төв судлууд явж гин, хийн судлууд явж гин. Бүгд яг энэ арцгны яснууд дээр байж идэг. Тэнгууд давхар энэ арцгны яснуудаа гэмтэлтэй бол тэгшлэгтэй. Тэрнийхээ хамааралтай, суулттай, гайжилт за тэгээд нөгөө нэг дискний хоорондын зөөлөдийн гэмтэлгээд энэ олон зүйлсүүд хоорондоо ийм нарийн уялдаа хамааралтай. Ер нь яг явж энэ аавра болоод 7 хүрд хоёр яг ямар хамааралтай болчих вэ? Аавра ихээр л 7 хүрд эргэчихэж байгаа юм. Аавра 7 хүрд гэдэг маань бидний бие организм өөрөө тасралтгүй хөдөлгөөнд оршдог. Тухайн хөдөлгөөнд оршиж байгаа зүйл маань дулаан, энерги, гэрэл ялгаруулж байгаа. Цахилгаан соронзон долгионуудыг ялгаруулж байгаа тийм. Тухайн төр долгионыг хэмжиж байгаа тэр илэрхийлэмж тэр гадаад байдал дээр илэрхийлж байгаа тэр дулаан өөрөө гэрэл ялгаруул. Тэр нь бидний гэрлэн бүрхүүл гэдэг хугтхууныг гаргаж ирдэг. Тэр хүний гэрлэн бүрхүүл өөрөө гараа алдалсны дайтай хэмжээнд байдаг гэж авч үздэг л дээ. Тэгэхээр бидний ялгарч байгаа тэр 7 хүрд болон бие организмоос ялгарч байгаа тэр цахилгааны тэр энергийн хөдөлгөөний дулааны энерги хэлж байгаа. Тэр үүсэж байгаа дулааны энергиэс үүсэж байгаа гэрлийн орон зайг аавра гэрлэн бүрхүүл гэж яриад байгаа байхгүй юу? Тэгэхээр 7 хүрд нь яг юу болж байна? 7 хүрд нь болохоор хүний махын бие, сүнсэн бие хоёрын хоорондох сүлэлдлийн дунд оршсон илэрхийлэмж хүртнүүд. За жишээлбэл сүнс хүний бие организм хоёр хоорондоо огтлцох үед үүсэж байгаа энерги үүсвэр гэсэн үг. За тэгэхээр хүрднүүд өөр ингэсэн үүрэгтэй байх нь байна. Тэд нар ямар нэгэн хариуцсан булчирхаануудтай. За жишээлбэл сэрээ булчирхаа, бамбаа булчирхаа, борхоцоо булчирхаа, бөөрийн дээд булчирхаа, түрүү булчирхаа гэд бидний булчирхаанууд байж байгаа байхгүй юу? Бид нар одоо нэг энэ 7 хүрдэнд гэмтсэн болохоор бид нар өвчлөөд байна уу? Эсвэл одоо нэг өвчлөөд байгаа болохоор 7 хүрдэнд гэмтчихэд байна уу? Аль нь. Заримдаа бид нар гадаад нөхцөл байдлаас буюу аавра гэрлэн бүрхүүлийнхаа энергиэс хамааралтайгаар гадны ямар нэгэн гэмтлээс за жишээлбэл тэ одоо нэг муу газраар явах, муухай хүнтэй харилцах, муу зүйл хэрэглэх, идэж уух за иймэрхүү нөхцөл байдлууд байж байна. За тэгвэл бидний дотоод байдлаасаа бидний хүрдийг тэтгдэг тэр булчирхаа, даавар, тэнцвэрүүд алдагдахлаар буцаагаад аавра гэрлэн бүрхүүлэлтээр гэмтлүүд гарч ирж байгаа. Тэнгууд яг энэ 7 хүрд гэмтчихээр бид нэр одоо өвчлөөд энэ өсвөл өвчлөлчгөр 7 хүрд гэмтлээд энэ хоёрхан ухагтхан энэний цан сэтгэл зүй оюун санаа гэд өөр зүйлсүүд давхар орж ирж байгаа байхгүй. Тэнгууд хүний бие организм өөрөө бүрэн хоорондын уялдаа хамааралтайгаар оршиж байна. Тарих, бодол, стресс, за сэтгэл, гомдол, уур уцаар үдсийн ядалт, сэтгэл зүйн гэмтлүүд, за энэний хамааралтай дурсамжууд, өнгөрсний дурсамжууд, итгэл үнэмшлүүд тий. Энэ олон зүйлийн шалтгаанаар хүн өвчлөх аавра гэрлэн бүрхүүлүүдийн хамаарал байна. Эднэрийг бүгднийг дотоод гадаад хамаарал гэж нэрлэж байгаа байхгүй. Тэгвэл бид нар гаднаасаа засуулах зүйлсүүд байна. Дотроосоо өөрсдөө суралцаж тэ хичээж засахаас өөр аргагүй нөхцөл байдлууд гэж байгаа байхгүй. Эмэгтэй хүмүүстэр хөвчлэн өвчхөн хүрд тэ за тэгээд зүрхэн хүрд, хоолой хүрдний гэмтлүүд. За ялангуяа тэгээд эмэгтэйчүүд ингээ бамбаа болчихроо өвчлөлт маш их хүртээд ах шиг байна тэ. Гэтэл эрэгтэй хүнээр харж байхад ингээ үндэс хүрд, наран сүлжээ хүрд, хоолой хүрдч гэдэг юм уу тэ. За тэгэхээр ер нь баг үзүүлэлтгүйгээр яг эдгээр хүрднүүд л нийтлэг ингээд одоо асуудалтай байгаад. Энэ яг ямар учиртай юм бэ? Хүүснээс хамаарат байна уу? За энэ альва энерги маань өөрөө эм. За тэгээд нэмэх хасах
татах түлхэх те эр энергитэй, эм энергитэй гэдэг юм туйлын орон зайтай байна л да те. Үүнээсээ хамаарат үндэс хүрд маань өөрөө эр энергитэй, эр хамааралтай хүрд. Үрчүүн хүрд эмхтэй гэдэг ч юм уу те, эм энергитэй. Наран сүлжээ хүрд эрхтэй, зүрхэн хүрд эмхтэй. Загингууд ч үндэс хүрд ч нэг амьд байх, аюулгүй байх, амар тайван байх гэдэг зүйл амьд оршихуун байдал дээр ш. За тэгвэл үрчүүн хүрд чинь болохоор үржилт ор, хуваагдах, таашаал, мэдрэмж гэдэг зүйлсүүд рүү ороод ирчих чинь. Наран сүлжээ үрд чинь болохоор үйлдэх, бүтээх, батлах, нотлох энэ зүйлсүүд байж байгаа байхгүй. Тэгвэл зүрхэн үрд чинь болохоор ойлгох, хайрлах гэл те. Тэнгуү чи хоолой үрд чинь болохоор гадагшаад үлвэт. Илэрхийлэх, нээх, ярих, өөрийнхөө нийгэмд эзлэх, байр сураа тодорхойлох гэл. Ингээд бүгд нэг юм хоорондын сүлдэлгээтэй байгаа зү те. Тэгэхээр энээсээ хамааралтайгаар эмэгтэй хүмүүс нөгөө үрчийг хуваагдах гэдэг чанараа үрчүүн хүрдний. За тэгээд хевлийдээ үрээд хийж байгаа тийм. Гэх мэтлийн хамаарлуудаас хамаарна. Одоо жишээлбэл саунд хий орохлоор яадаг юм те. Саунд хий орохоор яагаад галзуурдаг гэдэг. Энэ бүгд үрчүүн хүрдний хамааралтай байгаа байхгүй. Тэгвэл үрчүүн хүрднээс хамааралтайгаар буцаага саунд хий хөрөндлөгдөж болж байна. Гэх мэтлэн зүйлсүүд. За тэнгууд бамбаа булчирхаан дээр түрүүн ярьсанчлан те. Энэ булчирхаанууд өөрсдөө тодорхой хэмжээний ихсэх, багасах, тэнцвэр гэдэг зүйлсүүд байгаад байна шүү дээ. За тэгэхээр чи одоо тэр бамбаа булчирхаан дээр эмгтэй хүмүүс гомддог мөртлөө илэрхийлдэггүй ч байдаг юм уу? Эсвэл тэрийг хуваалцах орон зай байдаггүй, ярилцах хөнгүүч байдаг юм. Гэх мэтлэн байдлуудаас хамааралтай. За тэгээд дээшээгээ нөгөө 6 буюу мэлми тэгээд титэм хүрд эднэр болохоор яг энэ хүрднэр асуудалгүй бол тэдгэр хүрднүүдийн заяаг шалтгаанууд нь тэтгэгдээд тэгээд нөгөө юмыг нийтгэн дүгнэх задлах ч юм уу тэ ихтгэл үнэмшил нь илүү одоо далайцтай энтер болоод ирдэг юм болов уу гэж анзаарсан. Энэ хэр ортой вэ? За энэ дэр ялангуяа энэ мэлми хүрдийг хүмүүс их зүн бэлэгтэй холбож тайлбарладаг байхгүй. Тэнгууд мэлми хүрд маань уг шалтгаан нь зүн бэлэг гэдэг талаасаа биш, танин мэдэх гэдэг зүйл. Хүн таньж мэдсэн зүйлээ задлан шинжиж, нэгтгэн дүнгнэж, тооцоолж магадaltaж болж байгаа байхгүй. За жишээлбэл бид нар мэдгэдэгхүүнийхээ хувьд те одоо өөрөө чи хүүхэдтэй одоо жоох хүүхэд чинь те хоол хийж ирсэн нь хоолндоо 5 халбах давс ичүүл яах вэ? Тэгэл шорууг идэх аргагүй. Хөөе наа чин шорууг болчлоо гэд хэлэхэд хүүхэд та яаж мэдж байгаа юм гээ шүү дээ. Амсаад үз. Энэ мэдгэдэгхүүн байхгүй, тархины мэдгэдэгхүүн туршлагуудад байж штэ тий. Тархины нейронуудын одоо тий хоорондын холбоос зүү тогтол байж штэ. Тэнгууд тухайн хүүхдэд бол тий яг зөгнж байгаа юм шиг санагч мэдхгүй хүнд бол тий. Мэдж байгаа надад бол зүгээр энгийн үзэгдэл штэ. Энэ бидний тархины мэдгэдэгхүүн байхгүй. Үүгээр юу вэ гэхээр алт чулуу хоёрыг бид нар тархины мэдлэгээр ялгадаг. Тархинаас тэр алт ийм шар өнгөтэй ийм хатуулаг гэдэг мэдгэдэгхүүнүүдийг аваад хийчихэл та. Тэгвэл яаж ялгах? Тэгэхээр тархи маань өөрөө мэлми хүрд маань өөрөө тооцоолох гэдэг зүйл дээр. Энийг бид нэр зөвгнөх энэ талтаа хольж утгаад байгаа байхгүй. Тэр тооцоолон бодох тархины нейронуудын хоорондын уялдаа хамаарлууд байхгүй. За таны энэ ярьж байгаа зүйлсүүдийг ингээд сонсоод байхад танд баг тэр аурууны багаж хэрэг байна уу? Ер нь тэгэл аурагүйгээр бүнийг гаднаас нь хараад баг онцлж чухаар юм шиг л хэмжээний юмнууд яригадаад байна. Энийг яаж та хийдэг юм бэ? За энэ бүгд төр би яг өөрийн 10 жилийн туршлага байгаа байхгүй надад тий. 10 жил гарan энэ талын чиглэлээр явахдаа зөвхөн зөвхөн хүмүүсийг онцлоод тий зүгээр энэ дээр одоо засал хийх гээд мөнгө авдаг ийм зүйлсүүдээр биш. Хүний сэтгэл зүй, оюун санаа, сүнс, энерги хүний амьдралд яаж нөлөөлж ийнэ гэдэг туршилтууд, судалгаануудыг маш ихээр хийсэн байдаг. За тэгэл ийм зүйл ингээд босны ард дээр аавраа нь яаж өөрчлөгдөж чинь. Тэгсний ард дээр яаж ийн. Иймэрхүү хүмүүс ер нь явсаар байгаад гэд уулзсан шүү дээ. Ойлгомжтой. Гээл дотроо ингээд те ярих зүйл, илэрхийлэх зүйл маш их мөртлөө ингээд тэрнийг ингээд ярьж илэрхийлж чадахгүй дотроо төгчдсөн. Тэгэл ярих гэхээр уйлж гад байдаг бамбаа асуудал шууд ойлгомжтой. Ойн хүн өөрөө өөртөө хуваалцах чаддаггүй, илэрхийлэх орон зай байхгүй ганцаардалтай. Шууд тодорхой харагдаж байгаа байхгүй надад. За тунгууд чинь тухайн хүнд те ингээл дотроо ингээл одоо жишээлбэл ихэвчлэн эрчүүд дээр харагддаг. Ингээл байж ядаал ингээд те ингээл тогтож ядаал, сууж ядаал нэг уур уцаар ундрах гад байгаа юм шиг энэ юмсууд. Тэгэл ингээл байж байгаа л урт гүнзгий амьсгаа аваад юм л бол ингээл те ингээл аригтар суучих гач байт юм. Энэ зүйлсүүд юу гэхээр дотоод шаталт буюу наран сүлжээ өртний асуудал. Нөгөө мэдээд идэг, чадаад идэг, эсвэл нөгөө нэг өөрийнхөө жижиг чигсэн зүйлсүүдийг үйлдэл болгоод, бүтээмж болгож чадаагүй хэсээ болоод дотроо маш их шаталт үүсцэн те.
Тэрийг үйлдмээр байдаг, хиймээр байдаг. Чаддгүй нэг л болж өгдөг, өөрөөсөө юм гаргаагүй, үр дүн болгож батлагдаагүй, бусдад хүлээн зөвшөөрөгдөөгүй, үнэлэгдэхгүй, үн цэнэгүй байгаа байдал дээр дотоод шаталт үүссэн байгаа байдлууд бол тэр чигтээ өөрөө наран сүлжээ хүртний энерги гэхгүй. Наран сүлжээ хүрд маань өөрөө дулааны энергитэй байж байгаа. За үрчхүү үрд маань болохоор одоо тий хуваагдлын энергитэй байж байна. За мэлмийн үрд жишээлбэл цахилгаан сорон зөндлөгөөний энергитэй байж байна. Гэх мэтлээ одоо хоолын урд авианы энергитэй тий дуу долгионы энергийг ялгаруулж байна. Тэгэхээр бидний яг энэ хүрд энерги гэдээ байгаа зүйлсүүд бүгд өөрийн гэсэн өнгөтэй, үнэртэй, амттай тий тодорхой хэмжээний хөдөлгөөнд оршиж идэг. Гэт яг энэ бүх энэ 5 метр хүн үйлчлэлүүдтэй байж байгаа. Эндээсээ хамаараад тухайн хүний илэрхийлж байгаа яаж авч явж бие авч явж байгаа харваас ойлгомжтой. Тэгэхээр надад одоо энэ дээр болохоор туршлагаар олж авдаг энэ нэг чадвар байна. Нөгөөх нь яг энэ хоёр нүдэрээ хүнийг яг харж байгаатай адилхан тодоос дорж хардаг чадвар бас байна л да. Энэ мэлмийн хүрдийг хөгжүүлээд мэлмийн хүрд буюу нүдийг хөгжүүлж байгаа зүйл. Одоо мэлмийг л тусдаа зүйл зөвхөн хөгжүүл нүдний хараа сайжрах үйл явц. За ингээд бид нар одоо утасны камерч байдаг юм сүлийн камеруудаар харахад ингээд гэрэлнүүдийг задарч харуулдаг шүү дээ тий. Нарны ингээд туяанууд чинь ингээд бөмбөлгөөр харагдал. Яг түн шиг харааны төвшин сайжраад нүдний хараа сайжирсаар байгаад хүний авра гэрлэн бүрхүүл энергийг хоёр нүдэрээ яг шууд харах чадвар байж болдог. Энийг тодорхой хэмжээний аргаар, төвлөрлөөр, бясалгалуудаар дамжуулж хэд хэдийн мэлмийн хүрдийг тойрсон туслах бэлчирцгүүд байдаг. Тэд дээр төвлөрч тухайн төр мэдрэмжүүдийг тэр одоо цоо орох энергийг харах чадварыг хөгжүүлдэг зүйл. Би өөрөө яг энэ талаар хөгжүүлээд за тэгээд яг тэр авра гэрлэн бүрхүүл энергийг хар сүнс, тийрэн, альбин энэ зүйлсүүд яг ямар ялгаатай яадгийг харж ирсэн байхгүй. Тэгсэн чинь хүмүүс одоо жишээлбэл те за миний мэлмийн нэгдсэн юм шиг байна гэл ингээл хүмүүс ярьдаг л та те. За мэлмийн нэгдэд юу харж ийн гэж асуудаг байхгүй. Тэнгуут ингээл тэнд ингээл тийм амар ингээл харсан ийм тийрэн явж ирсэн гэж дандаа харж байгаа зүйлсүүд нь дандаа хар бараан те. Тэгээ дандаа муу зүйлсүүдийг хараад байдаг. Үндсэндээ яг мэлмийн нэгдэх төр тийм зүйл биш. Энэ бидний одоо энэ хараад байгаа сүнс, хар сүнс, муухай юмнууд ийм тийм байдаг гэдэг байгаа зүйлс чи мэлмийн сэвтдсэн байдлууд байхгүй. Хит их архит ар суух, мансууруулах бодсон, донтох, хитрхи их ажлын ачаалал, стресс дээр за тэгэхэд хит удаан нойргүй явах үед энэ зүйлсүүд харагдаж эхэлдэг. Тэгсэн чинь үндсэндээ бол жинхнээсээ тэр одоо альпин тэринг ч юм уу те эсвэл сахиусан тэнгэрийг лус савдгийг ч юм уу хүний энергийг харах гэдэг маань харааны хөгжил шууд. Тэнгүүд хоёр нүд хөгцсөр байгаад яг боддоор харна штэ. Тэнгүүд альпин тэрэн ч юм уу тэр юмсууд биш. Өнгөний ялгарл, дүрсний ялгарлаар харагддаг эхлээд. Эхлээд ингээ мэлмийн нэгдсэн хүмүүс эхлээд юм эн тэнд ингээ гэлбсэн өнгөнүүдийг харж эхэлдэг. Сонь өнгөнүүдийг харж. Бүр цаашлаад тодронгууд чинь тэр чинь ингээд дүрснүүд нь тодорч харагдаж эхэлдэг. Тэнгүүд тэрний өөрийнх нь ялгаруулж байгаа энергийг мэдэрдэг болоод эхэлдэг. Ингэнгууд чинь уул болгоны одоо ингээд томоохон өндөр тахилгатай уулуудын ороо дээр буцаа уулчин бол ингээ харж байгаа сте. Тэнгүүд буцаага доошоо харсан юм энергийн гурвалжингууд юм давхарлагатай байж идэм байна. Тэнгүүд нарнаас тэр нэг бөмбөлгүүд тэрийг нь өшөө тод харна штэ. Тодруулаад ингээд яг ингээд төвлөрөөд ингээд харангууд дотор нь яг ингээ хүний царай марианууд нүдний хэлбэрийн томруулангууд дахиад хүний царай энтер гараад ирдэг байхгүй. Ингээд өнгөний ялгарл, дүрсний ялгарлуудыг харж эхэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь одоо жишээл альбин тэрэнгүүд яаж чичээгээд тодорхой бидний мэддэг хид хідэн дүрснүүдэд яг тэгш өнцгтөр орж чаддгүй юм байл. Жишээлбэл тэг дуурахт орж чаддаггүй. Тэг дөрвөлжинд орж чаддаггүй. Яг юм ингээ гурвалжинд орж ерөөсөж чаддаггүй. Замбраагүй дүрснүүдтэй байдаг. Тэгээ өнгөнүүд нэг юм бүүдгэр саарл холилдсон байдалтай. Тэнгүүд цэвэр тунгалаг энергитэй хүмүүсийнх болохоор ингээд өнгийн давхархтаа цагаан гэлчээд юм эсвэл өнгийн давхаргаараа харагдчихийдэг байхгүй. Ингээд тэгвэл одоо энэ одоо мэлмийн нэгдсэн хүмүүс чинь ингээд тухайд би яг тэгж хардаг болчихвол те. Яг одоо ингээд янз бүрийн юм хараад альбин тэрнжтгэр хараад нэгсэн чи энэ яг юу болж таарад байна гэж би ингээд зөндөө гайхсан байхгүй. Тэгээ явж байгаад нэг удаа те нэг юм сонин хэлбэртэй өнгөхгүй юм бүүдгэр саарл сонин дүрсгүй тийм өнгө хардаг байхгүй. Тэгээ яг би ингээд энэ ямар сонин дүрс ингээд анхаарал төвлөрөөд харсан чинь гинт над дээр маш хүнд мэдрэмж орж ирсэн байхгүй. Тэгсэн чинь тархины зураглал дээр амар үзээрийн муухай дүрс хувирагдсан. Хүмүүс чинь мэлмийн сэвтгтээ
тэр долгионыг, энергийг өөрийнхөө доторх тэр зураглалаараа харддаг юм байна. Хамгийн их айдаг зүйлээрээ. Эсвэл тухайн тэр одоо нэлээд бичсэн тэрэнгүүд нь өөрийнхөө мэдрэмжийг өгөөд тарих оюунд нь шууд зураглалыг буулгаж чаддаг юм байна. Хүн чи явж ивж энерги нэмчин те энергийн хууль болж таарж байгаа байхгүй. Энергийн хувиргах чанарууд болж таарсан. Ингээд нөгөө нэг яг жинхнээсээ мэлмийн нэгтдсэн хүмүүс эсвэл мэлмийн сэвтдсэн хүмүүс ингээд ялгаатай болоод ирж штэ те. Тэр мэлмийн нэгтгэхийн тулд тухайн хүн зөвхөн нүдэн дээрээ ажиллаад нэмэргүй тухайн хүний сэтгэл зүй, оюун санаа, төлөв төвшин байдал, энергийн урсгал сайжрах, анхаарал төвлөрөх чадвар, төсөөлөх чадвар гих мэтлэн. За одоо тэнгууд бид нар ингээ харж байгаа штэ хүүхэн хараа гэдээ ярьж байгаа те. Хүүхэн харааныхаа төв дээр харж байгаа хүүхэн хараан дээрээ дахиад төвлөрөх гэж байгаа байхгүй. Тэнгууд хүүхэн хараагаа томорч жижигэрж байгаагаа хүртэл мэдэрдэг. За тэгээд мэлмийн үрдний горд яг энэ борхцоо булчирхаан дээр. За тэгээд хамарны ингээд хонхорхоон дээр. За энэ чихний хоёр чамар хаан дээр, чихний уртлын ингээд цэг дээр, артлын цэг ингээд нэм хид хідэн цэгүүд байдаг. За тэгээд толгоон оройн хэсэг дээр хүүхдийн зулаа нөгөө цоорхоо гэдэг тэр хэсэг дээр дарангууд бас цэг байж байгаа. Тэнгууд нь дээрээсээ орж ирээд нэм конусын хэлбэртэй эргэлт үүсдэг. Энийг маш удаанаар давтдаг. Тэгэхээр ингэнийг одоо жишээлбэл ярьлаа гэд хүн болгон чадахгүй. Буруу хийвэл нүдээс сохлно гэж байгаа байхгүй. Алдаатай буруугаар хийвэл. Тэгэхээр энийг бүр нарийн технологитойгоор дараалаар хийгээд тасралтгүй цагаан олмол идэд маш одоо олон жилийн хугацаанд бэлтжиж энэ зүйлсээр хүрдэг. Энэ тийм амархан бол биш үү? За бас хэр аргийн хүн хүрдгүүл зүйл ах тийм ээ. Энэ нөгөө аавраг үзэхээр нэг ингээ онгод тэнгэртэйгээ холбоотой юм байна. Ингээд титэм хурдч айгүйх одоо ингээд гэрлийн энерги нь ингээд тэлэлт ихтэй юм байна гэж яриад байдаг шүү дээ. Эсвэл нөгөө үндэс хүрт нь бас ингээд нөгөө нэг байх ёстой бүрхүүлээсээ бүр халиад гарцсан байна гэл те. За нөгөө талаас яг таны ярьсан тэр нэг хар одоо тийрэн энтер дагцсан байна. Айгу хэлбэр төрс нь өөр байна гэдэг шүү дээ. Энэ яг бодит юм уу, яг ингэсэн байт юм уу? Эднэр нь ингэж гин гэдэг нь яг юу гэсэн үг юм бэ? За энэ дэр болохоор тухайн хүн өөрөө сав бохгүй. За сэтгэл нь, оюун санаа нь, бие нь, энерги нь, сүнс нь гэд нийлээд энэ бүгд маань өөрсдөө сав болж байгаа зүйл. Овоо босгоогүй бол шаазгаа юунд суух вэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар тэр шаазааг одоо тэрэн гэж авч үзье л дээ. Тэгвэл тэр тэрэн суулгах овоо нь бидний дотор байдаг. Овоог нь арилгачих юм бол тэр шаазгаа өөрөө арилждаг зүйл юм байна л дээ. Тэгвэл тэр овоог бүрдүүлдэг зүйл юу гэхээр гомдол, өс хэс, үзэн ядалт, шунал, тэгээ таашаал хит хөөгч байд юм уу те. Энэ бэлгийн доонч байд юм, архины доонч байд юм уу те. Ингээд тэгээд хүнийг дандаа буруутгадаг байдал, хүнд буруутгах байдал, худалч байдаг, хуумгаа байдал гэд энэ хүний дотор сэтгэлийн мухарт байгаа тэр муу мухаа сүүдэртэй зүйлсүүд маань өөрсдөө тэрэн үүрлэх орон зай сав. За тэгвэл онгод тэнгэрүүд яадаг вэ гэхээр үгдээдс гэдэг зүйлсүүд яадаг гэхээр хүний бие дээр сэтгэл нь ариухан цагаах, бусд энэ төлөө гэсэн сэтгэлтэй те. Дандаа зөвийг, сайныг эрэлхийлж явдаг, танин мэдэж ойлгож ухаарахыг ирмэлцэж явдаг. Нэг л тийм гоё дотор ууж, тэ хүмүүсийг багтааж чаддаг. Гэт нэг ийм хүмүүс төр өвөг дэцүүд нь арай цэврээр байршиж идэг. Тэгэхээр бидний яг энэ сав ямар байхаас шалтгаалаад сайл 1000 гоё цэвэр ариун сүү, их сүү байлаа гэд бид нар нэгдүгээр савныхаа хэмжээгээр аавна. Хоёрдугаар гэх юм бол сав руугаа оруулж ирээд бохирдол ямар байхаас тэгээ цоорхоо муу одоо хазгаа юм уу те ингээ бүр хөмөрцөн байгаа мó гэдгээс шалтгаалаад бүгд өөр янзаар буучин л та. Энэ дээр бол яг энэ аврын онцлогон дээр тодорхой байдлууд дээр энэ ил гарч ирдэг. За жишээлбэл аврын онцлогтой хүмүүс сайн мэдж шүтээний гурвалжин гэж ярьдаг те. За тэнгуут төр шүтээний гурвалжин дээр одоо шонхоор харцаг гарч ирэх те. За жишээлбэл дотгошогоо 2 тэмээний бүх, гадагшогоо 2 тэмээний бүх гэд яг энэ онгод тэнгэрийн хамааралтай зүйлсүүд бүр яг аврын онцлогон дээр гарч ирдэг. Гэхдээ энэ дээр одоо жишээлбэл лам хүн оншилж явах юм бол те лам талаасаа тайлбарладаг байхгүй. Бөөхөн оншилж ивэл бөө талаасаа, үзмэрчин байвал бүгд өөр янзуудаар тайлбарладаг. Тэгвэл ягаад тэр дотгошогоо 2 тэр тэмээний бүх гардгийг яг ягаад гадагшогоо 2 тэр тэмээний бүхүүд гараад байдгийг тэрний хөвчлэн аль хүрднүүдээр тэр тэмээний бүхнүүд гарч ирээд байдیں۔ Эдгээрс бас нэг юм тэрэн бол яг тэрэнгийн хэлбэр нь гараад ирцэн те харсанс бол яг онгод тэнгэр бол онгод тэнгэрийн хэлбэрүүд нь гараад ирцэн. Заримдаа бүр хингэрэг мэнгэрэг архины лонх мох хүртэл гарч ирдэг гэл ингээд. Гэтэ тэр нэрнгээсээ заримдаа гараад ирцэн байж идэг байхгүй.
Тэр гих мэтлэн аврал онцлогон дээр илэрхийлэгдэж болдог зүйлсүүд байна. Гэхдээ яг энэ монголчуудаас өөрсдөөс нь яг энэ аврал онцлогоныхоо шинжилгээ судалгаа дата анализ хийвэл Оросууд яг энэ тал дээр үнэхээр хөгжих гээд байгаа байхгүй тийм манайхан бүр үнэхээр ямиг монголчилж чадчихээн. Тэгээ тэр нь хамгийн гол нь зөрүүтэй байгаад байгаа юм хэр яг л байгаад байгаа байхгүй. Тэр тийм лаглаг аврал онцлдог хүмүүс бас байна. Одоо нэг үндэс сүр одоо яг доод 3 үрч нөгөө байгаль оршихуй ертөнцтэй холбоотой гэдэг. Нөгөө газар дэлхийтэйгээ холбоотой гэдэг тий. Тэнгүүд одоо үндэс сүр гимтсэн байлаа гэхэд би одоо ингээд газар дээр хүл нүцгэн гიშгээд одоо яг өссөн төрсөн очиндоо очихоор үндэс сүр засагдах уу. За одоо эсвэл бас нэг нуруу өвдөд идэх хүмүүс гэж хэлдэг шүү дээ тий. Тэд нар одоо жишээл ингээд галын цэцэлч гэдэг юм уу тэр лааны цэцэл масалтаа ороход нуруу нь үнэхээр зүгээр болох уу. За физик гимтэл гэж байна. Бидний энергийн гимтэл гэж байна. За бидний сэтгэлийн орон тий оюун санааны орон, ухамсарын орон, атом молекулын орон гэдэг энэ зөндөө олон орнууд байна л да. Бидний яг энэ 7 хүрд манд тодорхой хэмжээний давтамжтай физик бие, эфир бие, атомын бие, ухамсарын бие гэдэг маш олон биеуд байна л да. Тэгмэд энээсээ хамааралтайгаар физик биеийн гэмтэл байвал тэрийг аврал онцлогоогоор бол засагдахгүй. Одоо жишээл диск нь одоо нурууныхын диск нь хазаацсан эсвэл одоо үе хоорондын одоо зөөлөн эдэнд гэмтсэн. Энийг 1000 одоо галын цэцэл хийгээд тэрүүгээр задарчих гэдэг зүйл байхгүй байхгүй. Тэр яг л бодит барай орно. За эсвэл тэр одоо ямар нэгэн хагалгаа гэдэг юм уу, барай байд юм уу, энэ талын юмсууд орно. За энергийн талын гэмтэл эсвэл булчингийн зангирал эсвэл булчингийн одоо жишээл зөөлөн эдний одоо тасралтч байт юм уу. Жишээ одоо нөгөө хит булчингийн зангирал эсвэл хэлсэн судсуудын тасрал, бөөгнөрл энэ зүйлсүүдээс хамааралтайгаар нуруу өвдөж болно тийм үү. Эсвэл энергийнх нь орно хитрхи одоо сэвтээд энерги нь цөмөрцөн одоо багасцсан ч байт юм уу. Тэр зүйлсүүдэр бол галын цэцэл бол гоё ажиллана. Ямар нэгэн гадны биетүүд наалтцсан, сүрэг энерги наалтцсан ч байт юм уу, сорогдсон. Энэ зүйлсүүдийг сайхан тэнцвэржүүлж өгч болдог. Тэр нөгөө үндэс хүрдний одоо гэмтэл байгаа үед тэр өссөн төрсөн орчинд хөл нөцгөө явах нь хэр нөлөөлт юм бол? За үндэс хүрдний түрүүн ярьсанчлан заяаг шалтгаан гэж байгаа. За тэнгууд энергийг яг бид нар тэтгээд байглаасаа ч юм уу эсвэл их оршихугаас авч болно. Гэхдээ үндэс сүрдний гэмтлүүд дээр ихэвчлэн бага насны сэтгэл зүйн гэмтлүүд амьд байх оршин тогтнол. Жишээлбэл эхийн хөвлөд байхдаа зарим хүмүүстэй хөвлөд нахт нь хүү хүсээд байдаг тэгсэн чи охин холдчихдээ шүү дээ. Тэр шууд үндэс сүрдний гэмтэл дээр насан туршид нь нөлөөлдөг шууд. Нөгөө хүсээгүй хүүхэд нь гарцсан гэж. Хүсээгүй хүүхэд нь гарцсан. Айдс юм. Эсвэл тухайн одоо аав ээж хоёрынх нь харилцаа жоохон хэцүү байсан бол дахиад тэр өөрөө хүүхэд төрөх үгүй юу? Ээжийн сэтгэл хөдлөхийн туналттай эсвэл хүүхдээ авахуулж байт юм уу? Энэ талаар бодож исэн бол тухайн үеийн мэдрэмж тухайн хүүхдийн оршин тогтнол руу шууд халтаж байгаа болохоор үндэс сүрдний гэмтэл шууд болж байгаа байхгүй. За тэгээ бага наснд нь хитрхи цочмог байдлаар цочоох, айлгах, эсвэл хүнд байдлаар дагамтлах ямар нэгэн байдлаар хүчирхийллийн шинжтэйгээр үндэс сүрднүүд үржих хүртнүүд шууд гэмтдэг. Энийг одоо жишээлбэл байгаль гараад тухайн энергийн байдлаас нь заслаа гэж бодоход тухайн хүүхдийн сэтгэл зүйд оюун санаа даалт ухамсарчсан бичигдсэн тэр коднууд арилахгүй байхгүй. Тэр кодыг арилгахаас нааш тэр сэтгэл зүйн гэмтлийг нь оюун санааных нь гэмтлүүдийг нь засахаас нааш тэр буцаагаад л тэр хэвэндээ ороод байдаг. Тэрийг ямар нэгэн байдлаар галын ч юм уу байгаль гараад засагддаг. Яг хөө байгаль гарахлаар түүнийг уг энерги рүү наваачдаг засал мөн тэнд ч очиод хүн тайвшраад бүх зүйлсүүд нь онгоогоо сэтгэл зүйн гэмтлүүд сарнаад тэр зүйлсүүд бол засагдаж болно. Гэхдээ одоо яг шууд галч юм уу шууд ингэх гэхээс илүүтэйгээр илүүтэй тухайн хүүхдийн сэтгэл зүй рүү тухайн хүний сэтгэл зүй рүү бүр бага наснд нь аваачаад тэр бүгдийг засаж болдог. Тэрийг тэгээ хин хийх үү? Туршлагатай хүн туршлагатай энерги, сүн сэтгэл зүй энэ талын багш нар чадна. Ер нь асуумжийн аргаар болох уу? Одоо багтаа хит юм чочж ийсэн айжсэн үе байна уу тэргээд ороод. За асуумжийн аргаар засаж болох ч гэсэн асуугаа тухайн хүний өнгөрсөн дөх хэцүү хүнд дурсамжууд, мэдрэмжүүд рүү ороод тэр нь гинт сэдрэд гараад ирчлээ. За тэр нь гинт одоо өнгөрсөн мартагдсан байсан дурсамжууд гараад ирлээ гэж бодоход тэрийг яг зөв дэс дараалтаа маш туршлагатай хүн засахгүй бол зөв асуултаар буцаага тэрийг засах арга барил нь тухайн хүнд нь өөрт нь байхгүй бол тэр сэтэрсэн байгаа мэдрэмжээ тухайн хүн өөрсдөө дийлдэггүй. Маш хүнд хэцүү нөхцөл байдалд ордог. Тэгээ зарим хүмүүс амиа орлох байт юм уу эсвэл хинт одоо янз бүрийн сэтгэл санааны өөрчлөлтүүдэнд орж галзуурах ч байт юм уу. Иймэрхүү тохиолдлууд гарч ирэх байхгүй. Тэгэхээр маш их туршлага чадвартай хүн хэрэгтэй гэсэн. Бүр тийм хүнд жанрын юмсууд дээр.
За бид нар яг энерги талаасаа зүгээр яг байгальд гараад те одоо хөл нүцгэн гიშгээд одоо үнс сүрдийг тэтгдэг гэдэг. За жишээлбэл те одоо дүнгиж унсан малын нойтон өхрийн баасан дээр одоо жишээлбэл хөл нүцгэн гიშгч байт юм. Эдгээр бол үнс сүрдийг тасралтгүй тэтгэж явж идэг зүйлсээ. Тэгэхээр нөгөө аавра онцлог хийж байгаа хүмүүс яг багтаа авсан юм чучир айдас байна. Тэрнээс болоо үндэс хүрд гимжчлээгээ хилчлээ. Тэгэнгүүт тэрийг бол өөртөө засахгүй юм шүү дээ. Тэгэнгүүт тэр хүн чинь нэг сэтгэлдээ нэг юм тэгээд хоцорчин. Тэгээд тэрийн засах хүн нь маш ховор юм шүү. Таны хэлж байгаагаар л тий. Тийм тусгай одоо сүнсний хөвч тасгалжуулагч гэдэг юм уу тий. Мэрэгсэн хүмүүс байх шаардлагатай юм шиг. Тэгэхээр одоо энэ ингээд энэ чиглэлийн хүмүүс заашгүй хэрэгтэй. Олон талын ер нь ур чадварууд одоо энэ л одоо бид нар чинь ингээд аврал онцлогон дээр их дураараа яриад байгаа шүү дээ. Тэгээ эн чинь өөрөөсөө бидний булчирхаануудтай энерги, сэтгэл зүй, оюун санаатай гэл маш олон зүйлсүүдийн уялдаа хамаарлаар хүний энерги гэдэг зүйл оршин тогтноод байгааг зөвхөн нэг талаас нь тайлбарлаад байх нь жоохон дутмаг гэж хэлэх гээд байгаа. Гэхдээ энийг олон жил онцлоод туршлагатай онцлдог мундаг хүмүүс Монгол зөндөө байгаа. За баярлалаа. Ер нь миний асуумж боллоо. Танд нөгөө миний асуугаагүй. Тэгээд бас яг энэ сэдвийнхаа өрөөнд нийтэд хэлчихсэн гэсэн үлдээсэн тийм ярмаар зүйл байна уу? Тэргээ сайхан нээлттэй яриад өнөөдрийн ярилцлагыг өндөрлөе. За тэгэхээр хүн өөрөө яг та дотоод гэмтэл гадаад гэмтлүүдэд зөв ялгах хэрэгтэй байх нь байна те. Гадны нөлөөлтөй гэмтлүүд, дотоод гэмтлүүд те. Энэ дотоод гэмтлүүдийг та өрөөлснаа. Ихэвчлэн та таньж мэдээж ойлгож ухаарад өөрийнхөө сэтгэл зүйн оюун санаатайгаа ажиллаж засагддаг зүйлсээ. За гадаад гэмтэл дээр одоо аврага онцлуулад те тодорхой хэмжээний яг түрүүний хэлсэн там мах хөдөлдөр гадаад гэмтлүүдийг засч болдог. Тэрийг гэрийн аргаар бас засаж болно. Гэрийн одоо ойр зүрийн зүйлсүүдээр яаж засах вэ? Энийг цуврал байдлаар та бүхэнд аль болох хүргэхийг хичээнэ. Тэгээд ер нь одоо жишээлбэл одоо нүүдэлч тэмцэхлийн төв дээр хоёр төрлийн аврага онцлогооны байгаж байгаа. Нэг нь бидний сайн мэддэг цэгэн дээр дардаг. Нөгөөх нь болохоор алгаа тавьдаг. Тэр нь болохоор авраа онцлогоо нөр алгаа тавилаа шууд энергийг гаргаад ирчин. Тухайн програм нь өөртөө оншилждаг. Хэн нэгэн одоо худлаагаар, муухайгаар юм уу, буруугаар одоо бизнесийн зүгээс ярих боломжгүй. Тухайн програм нь өөрөө тэр мэдээллүүдээ өгөгдлүүдээ гаргаад ирж байгаа. Тэгээд яг тухайн хүн сууж байхад яг өөрийнх нь зурган дээр нь тэр өөрийнх нь гурван энергийн гол төвлөрсөн одоо энергийнх нь өнгөнүүд нь хүрднийх нь өнгөнүүд нь дамгаалаа гараад ирчдэг. Тэгээ авраа хүрднийхээ өнгийг тодорхойлчихно. За тэгэхээр ийм хоёр төрлийн багж байж байгаа. За энэ дээрээс таныг одоо нэг удаадаа засаж болно гаднаас чинь те. Гэхдээ бид нар танаас байнга мөнгө аваад байнга засаад баймааргүй байгаа байхгүй. Тэгэхээр та засдаг аргууд нь мэдээж сургалтын дээр байж байгаа. Тэгэхээр энэ зүйлсүүдийг утгагүй танд дэс дараалтайгаар хүрэх болно. За та өөрөө аврагаа үздэг үү? Би өөрөө аврагаа үздэггүй. Яг бэлдсэн одоо жишээлбэл хичээлийн хөтөлбөртэй бэлдсэн одоо боловсруулсан одоо зүйлсээрээ дамжуулаад манай шамдар маань оншилдог байгаа. Одоо танд үзүүлэх тэгэхээр ямар ч боломж авахгүй гэсэн үг. Тусгай терапи энтертэй үзэхгүй юу та? Ер нь үзэхгүйдээ би терапи хэлмээргүй нэ. Ер нь бол үзэхгүй л гэдээ ойлгочихтой. За ойлголоо. Баярлалаа. За баярлалаа. Өнөөдөр энэ ярилцлагыг сонссонтэй та өөрийн гэсэн сэтгэл зүй, оюун санаатай те энергитэй, сүнстэй, удамшилтай энэ олон зүйлсүүдийн хүчин нөлөөгөөр тамны аавра, гэрлэн бүрхүүл энерги чинь хэр нэгтршилтай байх юм, хэр алдагдaltaй, хэр их байх юм гэх мэтлэн бүх зүйлсүүд хоорондын уялдаа хамаарлаараа ялгаатай шүү. Нэг талаас нь зөвхөн бүү авч үзээрэй. За ингээд өнөөдрийн ярилцлагыг сонсон та бүхэндээ маш их баярлалаа.